За өдрөмдөө. За өнөөдөр нэг сэдвэр бас ярьчих юм уу гэж сууж байна. За ойрд юу болж яах вэ гэхээр одоо сошиал орчинд дунд сургуулийн хүүхдүүдийн хүчирхийл маш их олон хүний анхаарлыг татж байна. Тэгээ хүчирхийл гэдэг чи одоо юунаас үлбаатай юм бэ гэдэг. Яагаад ийм юм болдго юм а гэдэг талаар одоо өөрийнхөө мэдсэн зүйлээсээ одоо хуваалцъя гэж бодож сууж байна. За ерөнхийдөө бол одоо энэ бас л нөгөө миний нөгөө хэлээд байдаг юм мэдэхгүйгээс л үүдэлтэй л дээ. Яагаад ингэж яах вэ гэхээр одоо эцэг эхчүүд энэ хүчирхийл үлдэж байгаа эцэг эхчүүд яаж яах вэ гэхээр ерөнхийдөө ихэнхдээ л одоо боломжтой айлын хүүхдүүд байгаа болоо гэж би бодож байна. Би бол нарийн цаа мэдэхгүй ч гэсэн цаана л ерөнхийдөө л юм байдаг л да. Амьдралаас харж байхад. За эцэг эхчүүд яадаг вэ гэхээр одоо хүүхдүүдээ хайрлаж яах гэдэг ич бас нэг хайртай холбоотой байхгүй. Яаж ийм нөхөр хүүхдүүд эцэг эхчүүд хүүхдээ хайрлаж яах гэдэг ингээд мөнгө төгрөгөөр ингээд зөвхөн мөнгөөр хангаад байдаг тийм одоо боломжтой айлын хүүхдүүд байдаг. Ингээд тэгээ тэд нар яаж яах нөхөр одоо ингээд эцэг их нь амьдралын талаар одоо бүрэн сайн мэдэхгүй байна. Бодвол одоо улсын мөнгө төгрөг эзэн хүмүүс бас нэлээд цаана байгаа л гэж бодож байна. Яаж яах вэ гэхээр тэд нар бол ерөөсөө амьдралыг зөвхөн мөнгө гэж хараад байгаа байхгүй юу. За тэгээ яадаг вөхөр зүгээр мөнгөөр хангачвал болоо бус нь бол одоо чухал биш гэдэг ингээд хайрлаж байгаа. Одоо нэг хэсэнд хүүхдээ хайрлаж байгаа хайр юм уу да. За тэгээ нөгөө хүүхдээ хайрлаад мөнгө төгрөгөөр хангаад байхад нөгөө хүүхд чинь одоо ингээд би мөнгөтэй болчих юм байна гэж ойлгоод байгаа байхгүй юу хорвоог. За энийг нөгөө философи Монлер хэд нь хэлсэн шүү дээ. Одоо баян айлын хүүхдүүд байх болж тэрүүгүүдээ та нар баярлах хэрэгтэй гэж. Гэхдээ яаж яах вэ гэхээр одоо нөгөө баян айлын хүүхдүүд одоо боломжтой айлын хүүхдүүд яаж яах вэ гэхээр амьдралын бодит байдлыг мэдэхгүй өсөж байгаа байхгүй юу. Мөнгөгүй байхын зовлон амьдралын хэцүү энэ саад өргөшөл амьдрал тулгарна гэдэг ерөөсөө тэр ойлголт байхгүй. За би хэдэн төгрөгтэй энэ тал болчвол ер нь амьдрал болчих юм байна гэдэг ингээд тэрэндээ сагаад одоо янз бүрийн хэмжээ тэргүүлж байна. За тэгээд одоо бид нар нэг Эпштейний файл гэдээ яриад байгаа шүү дээ. Тэрэн дээр чинь яаж нэг үйл ингээд одоо маш их мөнгө төгрөгтэй баян болсон хүмүүс юу хийдэг вэ гэхээр нөгөө мөнгөтэй болохоор аз жаргалтай болно гэж ойлгоод асар их мөнгө цуглуулсан байтал нөгөө аз жаргал нь байдгүй. Тэгээ нөгөө аз жаргалаа юунаас хайж өгнө гэхээр одоо нэг элдв хүүхэн шууханаас юм уу те одоо тэр тийм болж битгэхгүй юмнаас энэ хар тамхи хэрэглэх гэмт хэрэг ингээд энэ бүх юмнаас дандаа мөнгөтэй баян хүмүүс байж идэг байхгүй юу. Үгүй ядуу хүмүүс ямар юмных юм байх юм бэ? Тэгж тэр чи өдрийн хоолоо л олж идэг гэсэн бодолтой байна уу гэхээс тэгж тийм хачин юмар зугаацна гэсэн ойлголт байхгүй ш. Тэр зугаацж байгаа чинь ерөөс аз жаргалыг олж авах санаатай л хийж байгаа үйлдэл байхгүй юу. Тэгэхээр энэ одоо эцэг эхчүүд ерөөсөө хүүхдүүдээ манай монголчууд одоо хүүхдүүд дээр үесээ одоо энэ сургууль хүмүүжил ухаан байсан шүү дээ. Яаж сургаж байсан гэхээр гэрийн босго энэ дээр гიშигдгүү. Яаж яах вэ гэхээр тэр чинь одоо энэ босгон дээгүүр гэж амьдралын саад бэрхшээл хаан ч гэсэн байна. Тэрийг даван туулах хэрэгтэй. Тэрнээс одоо босгоо энэ дээр гიშгэх босгыг гიშгийг цээрлэж одоо нөгөө ямар календар гадаг л босго хөрөөдөх гээд ингээд сууж ийсэн хүүхдээ тэгэлж унаад байна гэж үгүй шүү дээ. Хүүхдүүдийг бүр багаас нь амьдралын хатуу бэрхийг үзүүлэх хэрэгтэй. Угаасаа амьдралд бүх юм тохиолдсон шүү дээ. Сайн бүх хүн тохиолдно, муу бүх хүн тохиолдно. Бид нар зовлон бэрхшээлтэй нүрт болно. Үргэлж амьдрал тийм сайхан байхгүй. Мөнгөтэй үе байна, мөнгөгүй үе байна. Өвдөх тохиолдол байна. Тэгэл янз бүрийн юм тохиолдно. За тэгээд эцэг эхчүүд энэ хүүхдээ хайрлаж байгаа хайр гэсэн нэрийн дор ингээд одоо маш тансаг өс гэж нөх юм уу да. Тэгээд нөгөө одоо Японч энэ талаар Япончууд хэлсэн байгаа шүү дээ. Японд тийм хууль өгд юм байлээ. Одоо нэг хичнээн баян байсан ч хичнээн тэр бумын хөрөнгөтэй байсан ч гэсэн одоо чам улсад бол тэр хөрөнгөний чинь ерөөсө 10% нь 90% нь улс хурааж аваад 10% нь л хүүхдтэй өгдөг. Яагаад гэвэл тэр их мөнгөтэй байна гэдэг чинь тэр хүүхдтэй бас их эрсдэл үүсгэж байгаа юм л да нөгөө манайх шилдэг л да. Нэг их баян мөнгөтэй хүмүүс чинь жинхэнэ найз, хуурамч найз гэдэг ерөөсөө ялгах мэдчих чаддгүй. Яагаад гэвэл тэр асар их мөнгөтэй учраас хүн бүхэнд талдаа хандж яадаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө буруу зүйлийг ялахгүй үнэн
найз худлаа найзыг ялахгүй учраас тэр хүн бодит байдлыг мэдэхгүй байна гэсэн. За одоо энэ нөгөө би ч одоо бурхан багш тэр киног байнга л постлж идэв энэ миний рил маягаар оруулсан байдаг. Тэрэн дээр одоо яаж нөхөр депутатын жишээ биш. Аав ээж хоёр нь яадаг вөхөр Буддагийн тэр юу депутат юуны Сиддхартын одоо өвлөх хэвээр байсан хаан судалд шунж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс эхлээд одоо хаан судал шунаад хүүхдээ буруу өсгдөг. За одоо чи энэ л хаан судлаа авах хэрэгтэй гэсэн. Тэгээд нөгөө Буддатаа тэрсэлдээ нөгөө Сиддхартаа тэрсэлдээд байдаг байхгүй. Бүр одоо яаж энэ хаан судлыг энэс төрүүлж авах вэ гэд. Гэтэл нөгөө яг яссан дээр чи нөгөө Буддаа чи нөгөө хаан судал сонирхчгүй юу хаан судал тэр албан тушаал алт мөнгө бүгдийг чи хаяад ингээд ойроо явчихдаг байхгүй. Амьдралын үнийг мэднэ гэд. Гэтэл нөгөө депутатын ааваач ер нь тэрийг ерөөс ойлгох ухаан байхгүй ингээ хүүхдээ шуналтай болгож өсгөөд хүүхд нь ингээ буруу өссөн учраас эргээд яадаг. Аав ээжийг зовоодог ш асарх зовоодог байхгүй. Энд ч одоо ерөөсө буруу юу ертөнцийн тухай мэдэхгүй учраас ийм хачин өсгүүлээд эргээд л нөгөө буруу өссөн хүүхд бухын хазанаас хатуу гэдэг шиг тийм орчинд хүргэнэ. Энэ бол хэдэн мянган жилийн турш ингээ ийм л байсан. За тэгээд яагаад ингээд за ингээ яагаад ингээ нөгөө хайрлж яах гээд хит их ингээд амьдралын бодит үннээс таслаад хүүхдүүдэд ийм орчинд өсгөж байгаа байхгүй. Амьдрал чинь нэг тийм биш ээ. Энд чи гараал чи бид нар чи 8 тэрбум хүн дэлхий дээр амьдарч байна. Бүх хүмүүстэй харьцсан янз бүрийн асуудал үүсгэн штэ. Тэгээд тэр нөхөдөлд энэ хүмүүс яах вэ? Бодит байдлыг мэдэхгүй учраас маш их амархан сэтгэл санаагаар ундаг байхгүй юу? За энэний юу баталгаа нь юу байдаг вөхөр одоо ингээ манай хэдэн жилийн өмнө нөгөө FM-ээр явж байсан шүү дээ. Нэг FM-ийн хэдэн залуучууд энэ гудамжинд архичин болцсон ингээд архи угаад ингээ хог түгөө явж байгаа залуусыг ингээ саруулжсэн байт юм байлаа. Би тэр нэвтрүүлгийг үзчихсэн л та сонсч байсан. За тэгээд тэд нар туслая гэдэг ингээд бүгдийг ингээд нэг нэгэнгөө ингээ сурвалжаа хийгээд өгсөн чинь тэр тэр нөхдүүд юу байсан гэхээр аав ээж нь дандаа дарга цэрэг сайд байсан хүний хүүхдүүд байсан шүү. Тэгээ яаж юм нөхөр тэр аав ээж дарга цэрэг тийм өндөр албан тушаалтай байсан хүүхдүүдээ их буруу хүмүүжүүлж байна. Одоо байнга л нэг тэр дарга сайд ингээд мөнгөтэй явах юм шиг бодчихж байгаа шүү дээ хүүхд нь. Тэгээд нөгөө тэр чинь нөгөө байнга байхгүй нөгөө дарга цэргээс огцорн ингээд амьдрал нь шал өөр болоод ирэнгүүт тэдний хүүхдүүд яаж нэгээр сэтгэлээр унаад үргэлж юм байх хэрэгтэй гэж бодож ирсэн чи гэнт амьдрал тийм биш учраас тэгээ нөгөө гудамжинд арх уу ингээ ийм гудамжны амьдрал орчиж байгаа байхгүй. Энд чи ерөөсөө амьдрал боддуудыг мэдгүй учраас энэ ийм байдалд орж байгаа. Гэтэл одоо тэнд одоо тэр дотор нэг ч тийм энгийн иргэдэг хүүхд байгаагүй ш дандаа өндөр албан тушаалтай даргацаа. Тэгээ нөгөө хүүхдүүдээ ингээд нөгөө амьдралын бодит үнийг ойлгуулаагүй учраас нөгөө хүүхдүүд нь амархан ингээд амьдралын саад урагшил амархан ингээд унаад өөрхөн ингээд архинд очиж байгаа байхгүй. Тэгэхээр ирээдүйд одоо энэ өнөөдрийн мөнгөтэй дарга сайдын хүүхдүүд одоо ирээдүйд архичин гудамжинд хог нөгөө явах баталгаар ер нь тиймэр аргасан маш амархан. Яг гэвэл тэд нар амьдралыг ийм хэдхэн төгрөгийн мөнгөтэй байвал одоо амьдрал болох юм ингээ ойлгоцсон байгаа байхгүй юу. Тэгээд тэр нэг өдөр унаад өгөхөөр тэгээд л одоо сэтгэлээр унаа гудамжинд архичин болдог. Тэгэхээр энэ бид нар нэг нэвтрүүлэг үзчихсэн нэг залуу ингээд хоёр англи хэлээр ярьдаг маш олон дээд сургууль төгссөн ийм залуу хүртэл гудамжинд одоо ингээд хоглаас үгүй явж байгаа шүү дээ. Тэр чи яаж нэг сэтгэл санааны асуудалтай. Сэтгэлээ тэгэ байхгүй учраас тэгээ тийм асуудал очиж байгаа. Тэгэхээр нөгөө хүүхэд байхасаа тэр чинь нөгөө тийм орчин нөгөө мөнгөтэй байх, мөнгөгүй байх ингээд дутагдчих гажигдгэн зовлон үзээгүй учраас тийм байдал орж байна гэж. Тэгэхээр энэ одоо социализмд бол одоо бид нар тэгдэггүй байл шүү дээ. Бид нар ч одоо зөвхөн бүгднгийн зуны авралтаар хөөгөл одоо хөдөө малчин дээр очиод хоньны хэргаал одоо бүх ажлыг хийдэг юм. Нийтээрээ тийм субботник хийгээл одоо бид нар чинь ингээд нэг тийм бид нар чинь тийм орчинд өссөн учраас бас харьцангуй одооны залуучуудыг бодоход гайгүй байна. Тэгэхээр одооны залуучууд чинь зүгээр амьдралыг нөгөө хэдэн төгрөгөл байвал болж ийн гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө амьдралыг чи ийм хөнгөн байдлаар ойлгочихсон хүүхдүүд чинь хамгийн буруу юм хийгээд байдаг. Тэгээ яг одоо ингээд амьдралын нөгөө тэтгэгч нэг гал гэж нэг юм байд юм л да. Тэгээд энэ хүслийн гал гэж нэг юм байд юм аа. Бид нар тааж мэддэг болохоос. За эцэгчүүдийн өнөөдөр хамгийн том алдаа нь гэхээр хүүхдүүдийнхээ өмнөөс одоо бүх асуудлыг шийдэх гээд дайрдаг.
Одоо ингээ бүх юм дутагч байгаа зэвчгүй ингээд үлсэл цангаахгүй ингээд ийм амьдрал ингээд зүтгээд байдаг. Гэтэл нөгөө бүх юм ингээ бэлдээд өгч байгаа байхгүй байраа бэлдээд өгч байгаа. Одоо ингээл машиныг бэлдээд өгч байгаа. Одоо тэр хүүхд ямар ч одоо ирээдүйд одоо санаа зовхон байхгүй ингээ хүс амьдрал ямар нэг хүсэл байх хэрэгтэй шүү дээ. Хүслийнхэн төлөө тэмүүлж тэрний төлөө амьдрах хэрэгтэй байтал бүх хүслийг ингээ унтраагаад бүгд өмнөөс нь ингээ бүхний шийдчихээр нөгөө амьдрал нь утахгүй болохоор хүүхдүүд ингээ буруу зам руу ороод байгаа юм аа. Тэгэхээр энэ байдлыг харж үзэх хэрэгтэй. Хоёрдугаар манай Монголд бол одоо бурхан баг шилдэм арга билгээс бүрддэг гэж хорвоо. Тэгэхээр арга билгийнхаа энэ зарчим нь алдагдаад байна. Ягаад гэвэл одоо бүр одоо хуучин цаг үеэсээ л одоо монголчууд яадаг вэхээр за энэ эрэгтэй юм чи одоо энийг яг хуу амьдрал одоо хэцүү өрхийг одоо яг хар ажиллаа хийгээс юм уу хоол орж идэх бах. Эмэгтэйчүүд ерөн сургууль сургая гэдэг одоо эмэгтэйчүүд их боловсрал алгаад байсан. Ингээд чи одоо 30 40 жил хэдэн жил явж байгаа одоо 50 60 жил явж байна. Ингэсээр гад явцын дундаа юу болж байгаа нөхөр одоо эмэгтэйчүүд маш өндөр боловсрал Монголд эзэмсэж байна. За тэгээд нөгөө ингээ яваад ахаар нөгөө айлын ирчүүч яаж нөхөр дандаа боловсралгүй ингээд жирийн ажил дээр буурчиж байгаа байхгүй. Тэгээ нөгөө олон жилийн явц дундаа нөгөө эмэгтэйчүүд маш өндөр боловсрал эзэмшээд ирэхээр ирчүүд бид нар чинь эмэгтэйчүүдтэй гологдчих хэлж байгаа байхгүй. Мэдлэг боловсрал бүх юмар. За ингээд мэдлэг боловсралаар ингэж яа. За хоёрдугаар одоо яхахтай амьдралын л ирэхээр одоо энэ чинь Монголын улсын эдийн засаг маш муу байгаа учраас одоо нэг мөнгө төгрөг болж гэр бүлээ тэжээх гээд ирчүүд ингээ гадагшаа гадаад орн руу явчихж байна. За тэгэхээр яаж нөхөр Монгол дандаа л ганц үе эмэгтэйчүүд үлдчихэж штэ. Тэгээ яаж нөхөр дандаа ганц үе ээжүүд тэр гэр бүлд одоо ямар хүүхэд хүмүүжж байгаа нөхөр ээжийн хүмүүж л байгаа. Тэгээ эрэгтэй хүний нөгөө эр хүний аавын өвөрг тэнд байхгүй байна. За аавууд яадаг вэ гэхээр одоо хатуу байдаг штэ. Одоо жишээл одоо бүх айлтал байдаг. Төө ээжүүд бол одоо ингээл хүүхдэд сургууль хүмүүжүүлж байгаа ингээл үглээл олон юм яриад ингээл байнга өгүүлжээд. Гэтэл аавууд бол тэгдэггүй штэ. Байж байгаа л ганц жинтэй өстой голд нь ортол чухал үгээ хэлээ сууж идэг. А тэгээ зарим зүйлийг болохгүй гэмэг бол болохгүй. Энэ бол чи энийг одоо хүний тийм хатуу бас тийм гар айлт чи хэрэгтэй штэ. Бүх юм ингээ хүслээр нь явдаг тийм хүүхдүүд чи гарч ирээл амьдрал ундаг. Тэгэхээр амьдрал дээр болохгүй юм байна штэ тохиолд. Тэрийг ерөөс ойлгохгүй учраас манай эмэгтэйчүүд одоо жоохон нялцгаа өсгөж яана л та хүүхдүүдээ арай л амьдралын саад бэрхшээлийг тэгээ нөгөө гэр орчиндөө ингээд нялцгаа өсгөчгөр чи амьдрал чи өөрөө тийм нялцгаа биш шүү дээ хатуу шүү дээ гараад гэрээсээ гарлаа амьдрал дээр олон хүнтэй уулзлаа хүмүүстэй ажиллах болно уулзах болно ярилцах болно бизнес ярих болно тэр чинь тэгэл маш их бэрхшээлд тулдаг байхгүй гэтэл нөгөө зөвхөн ээжтэйгээ гэр бүлийн орчинд нөгөө ээжийнхээ аргыг олоод сурцсан нөгөө юу ч мэдэхгүй амьдрал мэдэхгүй бацарнаас чи амьдрал дээр гараад унж байгаа байхгүй юу амьдрал чи амар хатуу тийм зүйл хүн биш унах үедээ амар хэцүү зүйл зөндөө тохиолж шин. Тэрэн дээр очиод унцж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө арга билэг гэдэг шиг нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн энэ нөгөө тэнцвэр нь алдагдаад ингээд дандаа нялцгай үе одоо ингээд өсөж байна. Японочууд ч бас хэлж байгаа шүү дээ. Ганцхан манай орн биш. Японочууд бол одоо за манай дараа үе бол маш тансаг орчинд төслөө. Энэ одоо яана маш хэцүү болох нэ гэж. Яг тэр нөхцөл байдал одоо манай Монгол улсад болоод байна гэж харж байна. Одоо арабууд ч гэсэн хэлж байгаа шүү дээ. Арабын өнөөдөр баян шахууд хэдхэн жилийн өмнө юу байсан? Ирсэн зүйл дээр хэдэн тэмээ хариуцсан хүмүүс байж шин. Өнөөдөр яаж вэ? Гадаад орны хүмүүсийг зарчлаад баян тасаг амьдарч байна. Тэрний хүүхдүүд яах вэ? Эргээд бас хэцүү амьдрал орно шин. Яагаад вэ? Яагаад гэвэл амьдралын хатуу бүрхийг үзээгүй байхгүй юу? Юм бүх юмныг бэлэн зээлэн амархан аргаар ингээд яваа сурсан амьдралыг ийм их хялбархан байх юм байна гэж ойлгоод байгаа байхгүй юу? Гэтэл тийм биш амьдрал бол маш хатуу. Тэгэхээр одоо бид нар одоо энэ одоо хүүсийн тэнцвэрийн энэ бодлогоо одооноос эхэл засч одоо энэ эрэгтэйчүүдийн боловсрал олгох энэ тал дээр одоо төр засгийн хэмжээнд ард иргэд нийт иргэдийн одоо энэ бодлогоо засахгүй бол энэ одоо явцын дундаа ер нь маш хэцүү байдалд орох нэ. Тэгээ ингээд хараад хахад дандаа энэ хүчрхийл хүлдээд байгаа хүмүүс нь дандаа ядчих дандаа охтууд байгаа байхгүй юу. Тэгээ охтууд нь дандаа ийм хачин ийм гэмт хэрэгтэй бол энэ саа ихэнх нь охтууд байгаад нэг харамсалтай санагдаад байгаа. Тэгээ энэ хүүхдүүд чи одоо амьдралыг мэдхгүй зөвхөн одоо яг өнөөдөр аав ээжийнхээс авсан нэг 5 цаасандаа сагж байгаа л тэгэл энэ ирээдүйн зам маш тодорхой шүү дээ. Хүчрхийлсэн хүн яг хүчрхийллийн замаар л орно шүү дээ. Тэгэл ирээдүйд магадгүй шоронд жоох бодломжтой юу ч их өөрийгөө гэмтэн эсвэл өрөөлийг гэмтэл ингээл тэрний зам хэцүү шүү дээ. Тэгээ энэ чинь
би гэдгээ мэдэхгүй уршлаг танихгүй ийм бэлэн зэлэн өмдөссөн хүмүүс гараал бодоолдог. За яг ингээд амьдралаас харж яхад ингээд дандаа ингээд бэлэн зэлэн ийм өмдөр өссөн хүмүүсэнд гараал ээж аав чи мөнх биш штэ нөгөөдөр ингээд тэр бүгдийг хангаж ясаа аав ээж чи өнгөрөөдөг. За тэгэл гараал амаараа шороо өнгөхөл гудамжинд одоо гарах ийм магадaltaй учраас монголчууд хэлдэг шүү дээ. Хайртай хүн хайртай морь хазаартаа нусалж сургаа гэж хатуу бэрхшээлийг бас байдгийг шүү гэдгийг ойлгуулж байх хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр одоо миний бодлоор ингэж л бодож байна. Тэгэхээр одоо бид амьдрал өөрөө юм драма юу эмгэнэлт бүх юм байгаа. Эмгэнэлт ч байгаа, хайр дурлал ч байгаа, гоё сайхан ч байгаа. Одоо ингээд энэ миний бодлоор бол ерөнхий боловсролын системд энэ Европын одоо энэ сонгодог орлого дээр ингээд бүх энэ сонгодог зохиолуудыг үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэр Говсек гэл одоо маш нарийн амьдралын деталуудыг үзүүлсэн тэр жүжиг тэр чи бүх цаанаа гүн утгатай байхгүй юу? Тэгэд энэ амьдралын ийм хэцүү бэрх юм дээр ийм зөөлхөн одоо байдлаар одоо бид нар хол явахгүй. Тэгэхээр энэ дээр бол одоо ерөөсөө энэ сургалтын системээ өөрчлөх, өөрсдийнхөө үзэл бодлоо өөрчлөх. Тэгээ нөгөө одоо хит одоо бас ингээд эцгийнхийг буруутгах бас хэцүү болчиход байгаа. Эн чинь бид эцэгчүүд чинь бол одоо яг хүүхдтэйгээ өөрийг нь төрүүлнэхээс оюун санааг нь одоо шууд тийм биеийг нь төрүүлс оюун санааг нь төрүүлж чадахгүй ш. Гэхдээ хэдийгээр тэгж чадахгүй ч гэсэн бид нар нөлөөлөх боломжтой байхгүй юу. Тэгээ бид нар үйлдэлээрээ нөлөөлж, үг хэлээрээ нөлөөлж тэгжил нөлөөлөх бол энэ одоо бид нар дараагийн үеийн эдгээр чинь өөрийнхөө цаг үеэр ирэхэд тэгэл одоо бүх удирдах албан тушаал дээр ирэл Монгол орныг авч явах ирээдүйн хойч үе маань одоо ийм хүмүүс одоо ирээдүйн хойч үе та нар даатгах нь гэд бодвол одоо тэгээд шил хэцүү санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ бидний сургалтын систем за яг нь ерөнхийдөө бол одоо бид нар манай Монгол улсын боловсролын системийн бас доголдол энэ дээр харагдаад байна гэж би бодож байна. За яг багш нарын цалинг маш доор барьж байна удаан хугацаанд. Тэгэхээр яг хүн чинь ингээд маш бага цалинтай юм багш хийжсэнээс амьдралаа бодоод ингээд өөр салбарт уурхаа ингээд мөнгөтэй салбар руу ингээд арай боловсрол мэдлэгтэй ингээд арай айгу зэрэг толгойтууд нь явчихж байгаа юм. Одоо яалтчгүй ингээд үнэхээр одоо тэгэх боломжгүй хүмүүс нь ингээд бас үлдчихэж байгаа хгүй боловсролын системд. Тэгээд нөгөө ингээд бүх одоо манай Монгол улс чинь ингээд тархин гоожчихж байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр ингээд нөгөө мэдлэг боловсролтой хүмүүсийн мэдлийг үнэлэхгүй болохоор чинь арай чадалтайнууд нь гадаад явж байна. Арай боромжмуудаа тэгэл одоо цалин хүмүүсээ хөөгөөд ингээд боловсролын систем ингээд тоохгүй хайчгаар чинь нөгөө сурагчид яаж яах нөхөр ингээд багш нараа одоо багш нарынхаа дээр гарчихсан бүр ингээд багш нараа загнаа сууж шин. Үрхий багш нар нөгөө баг цалинтай болохоор ажилдаа ингээд уягдал яалтчгүй тэд нар загнуулаад социалист систем одоо энэ бүр дээр үеэс Монгол улс чинь багшийг масар их хүндэлдэг. Багшийн хэлсэн хууль цааз байлаа шүү. Тэгэхээр өнөөдөр яаж нэхэр багш нарын дээр гарчихсан. За нэгдүгээрт одоо ингэж байна. Хоёрдугаар яагаад гэвэл нөгөө мөнгөтэй олсон хүмүүс яаж нэхэр хувийн сургууль сурж байна. Тэгээд хувийн сургуулийн хүмүүс яагаад дээшээ толгойд педгэр байгаа юм гэхээр тэд нар чинь би чиний төлбөрийг төлж байгаа учраас би чамд үг хэлэх хэрэгтэй гэдэг ингээд фэдэлцээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тийх тохиолдолд нөгөө багш нар чинь үг хэлэх боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд би юу ч хийсэн яах вэ гэсэн юм одоо баяа ийм эрх танх ийм хүний их сонсдгүй хэдэн хөвгтөд одоо ингээд манай боловсролын систем чинь ингээд даруулж чадсан шүү дээ. Нэг ясна. Тэгэхээр яах нь багшийн үнэлэмж гэдэг чинь бүр байхгүй болчиход байна. Одоо тэгээд энэ нуглаачин гараад энээсээ болоод одоо сурагчид чинь ерөөсөө бүр одоо биднээс дийлдэхгүй ийм том толгойтой хүмүүс гарч яад хэцүү болчиход байна. Тэгээд яах вэ? Тэгвэл амьдрал нэг өөрөө шүүн л дээ. Тэр бид нар хэлсэн хэлээгүй. Ер нь гэхдээ яг ингэж их бэлдсэн хит их эготой хүмүүс л маш доош их хүчтэй унд юм л да. Тэгээд тэднийг ойлгохгүй учраас. Гэхдээ яг бидний одоо ийм нөхцөл байдлыг ойлгоод одооноос эхлээ яаж засах уу? Нэг яаж сайжруулах уу гэдэг арга хэмжээг одооноос эхэлж бодох хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгээд энэ систем нийт энэ том зургаар нь харах хэрэгтэй гэж ингэж бодож байна да. За тийм учраас одоо энэ хүүхдүүд манад амьдрах урлагт бол одоо хүүхдийн бясалгал гэж байдаг тэр бясалгалыг одоо ялангуяа олон улсын сургуулиудад их оруулах зүйтэй. Тэгээд энэ залуусын хичээлж гэж байгаа бүх насанд нүргэстэй хичээл гэж байгаа. Энийг одоо хамруулах энэ хүчирхийлэл гэдэг маш их багс тийм аа. Одоо ингэж л бодож сууж байна да. Одоо та бүхэн янз бүрийн санал коммент байвал коммент хэсэгт үлдээгээрэй. За баярлалаа баяр та.